Монголчуудын MZ радио 88.1 урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөвгчлөлтэй хөнгөн байцгааг сураатагаар яана нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд өрдөг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 9-ний 5 гарагийн яана нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Нэмэн Мөгийн Анжгаа гэрлээ занариулагчаар хүмүүцэтгэхийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ Лафорин хоолон цацлаа. За мөн Сэлэг Феминин Вош Шингэн саван хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв дотроосоо шүү дотроосоо гэдэг сэдвээр ярилцсанаа. За манайхаа ажиллаа хийгээд сайхан суужлаа бүгдээрээ ингээ оффистоо сууж ялгаа. Тэгсэн чинь манай захирал гинт алтан бүгж олдохгүй ингээл тэрүүгээр нэг хайгаал эхэллээ. За ажиллаа хийгээл гүрийгээ суугаад авах одоо хамт хайлцах уу яах юм нэмэ? Шууд хайлцсан ш таяал. Энэ өөрөө бүгжээ хайжсэн их туршлага байгаа тий. Та үзэж мэдсэн юм уу гэ. Нэг өрөөндөөс амраан бүр санаан зовцсон өргөнд. Тэгээс хамт байдаг хүнтэй айгу төвөгтэй байд юм байлээ. Тэгэхээр үгүй яг тэгэхэд бол амраа чамайг алмаар л байсан. би арай алчмаар байгаа хүн гэсэн чи би байсан ш тэрээс. Гадаадд юу гүвдэл гэж утсан байгаа зүгээр. Амраа нэр амраа тэгсэн шүү дээ. Номиг ингээ номтой яга фракслаад идэг чи. Дайснаа өвдөө ойр. Тийм. Чи хамраа дорд байжсэн дээ. Алтан бүгж нь автобусын доороос гарч ирэх бай да. Мэдээд нөө. За алт хичээ тэгвэл чамд үнцэнтэй биш юм биш үү? Амраа гүжил. Тэгээд төмөр болгоч шүү. Бараг алтан бүгж нь. Тэгэл би бол шууд хайлцсан. Тэгэл юу захирлаа ямар хөвгчээс ихэр том байсан ингээл. Нэнтгтээ хөл төрүүлээд хайлцсан л доо. Йоо Би гэтээ харин суугаад байвал эвгүй штэ. Үгүй би үл тоогчгүй тэр. сайн гэтээ Надад юм аахгүй тэр чинь. цагаан сараар нэг настаа хүний дотсон чинь угаасаа ингээд нөгөө гаднаас ирж ийн гэдэг би ганцаараа л очиж байгаа байхгүй юу. Тэгээд дотор нэг өрөө байшин дотор нь битээр хоёулахнаа л байгаа заяа. Тэгээд идэж уугаад яг гарахын алдаад байж исэн чинь Алтан бүгж надад харин үгүй бүгж хаад ундын би одоо ингээд айлд орчин гэж зүүж гараагүй юм бахта энэ одоо хаан тавьчваа гэдэг чи би бүр амар эвгүй байдалд ороо. Тэгээд ингээд нэг та сайн юм хамаа үзээрэй гэ тэгээ гарсан шүү дээ. Эсвэл эвгүй юм билээ шүү дээ тэр чинь. Үгүй. Тэгэл гарсны дараагаар чи яагаад гараа авчиж байгаа тэгээд? Тэр чин хэрэг илэртэл гарч олдгүй штэ. Йоо тэгээд Арай дуршлагтай нөөцчгөр аваа сурцсан. хэрэг илэрдэг дөө. Гарч орж олдгүй ерөөсөө. араа явангууд шүү дээ нөгөө эмээ чи шууд компьютераас агаад гэрлээ гэж хайсан гэсэн. Чиний намтрыг те. Хөөе мана хөөе авга ихч шүү хөөе. Йоо өстө гэтээ эвгүй эвгүй юм билээ. Тэгээд хажууд хүн юмаа хайгаад унахаар амар эвгүй юм билээ. Өстө эвгүй санагддаг юм билээ. За мөгийн яах юм? Харин та хоёртой хамт өсч чад бүр эвгүй болчихлоо. Нөөд зэсгч угаас тисгээд юм л та. Тэгээ яах юм Би бэ? юу тоохгүй нэрээ. Соохгүй л гүрээгээл чи ч угаасаа биднийг ингээд наад нь шагналдаа юм шиг хашаах ингэдэг гэсэн өглөө офис дээр ингээд октод би орж ирлээ энэ нийт чинь нөө 9-с ирсэн байгаа штэ тэгээд орж ирээл би орж ирээл тэгээд шуугилдаа шагналдаад би тэр өөр чинь шулмсын хороо найруулаад ингээд бөө явж байгаа хашаах амар зин ингээд нийт чихээ ингэж гаргачаад тэгээ манусын ховыг сонсоод заяа сууж идэг байхгүй мөгийн бол заяа амар зин ингээд компьютер руугаа ширтээ тэгсэн хүртлээ сонсч яадаг те бид мэддэг те мэддэг байхгүй яг тэгээ сууж байгаа юм байна те гүлдийдгээрээ сууж байгаа юм байна те Яас байдаг. Тэгэл би бол хайлцахгүй тэр чинь. Над дээр л битэрээс над дээр л битэрээс. Хосоор Би оо шууд хотоо цагтаа дуудачаа гэдэг шууд. Би хотоо цагтаа дуудачаа. Троосод байгаа штэ энэ чинь. Тэрлээ Аахгүй юу? намгийн ширээг л сайн үзэл. ёо Нэг чи гэдэг тэгнэ. би тэгээд захирлаа хэсэг хаагаад тэгээд хин бас нэг хэсэг хугацааны дараа баяжчих нь харчээ тий. Гэт Ер хэлчин. нь болоод тэгэл тэгсэн хүн тэгэл тас нуу штэ. Тэгэл бүгд ингээд босоод хайгаал те нэгжлэг болоод тэх юм бол хогийн савнаас л олддог юм дөө. За та гүлдээс суужгаад камер шүүхээр гараад ирдэг шөө. Хогийн савнаас Танаас олдох бай гэдгийг Харин мэдж байгаа өстэй тий. Хогийн савнаас олддог байгаа шүү. Хамтран арилгч вайны цаглаа цаасаа арьсгийг хэн урсан гэж гүлдийгээ бүгд дуурахгүй. Ер нь бол юм байна. Яг ингээд яг баригдах гад ирэнгууд анжаах хогийн сууд айц юм уу? Очээсээ энэ бай. Хогийн сав руу урсан байж тээ. Миний захирал чинь тураад байгаа мó бүгд суграа та.
донц юм биш үү? Сарвуунд минь тогтхоо бодлоо гэдэг. Дээр Тэр шиг юм болоод байгаа биш үү дээ. Йой. Сурцсан гараад бай дөө. Ажиллагаа очиж үрсэн. Хизээн гарахгүй. Гарахгүй яах вэ? Яаж хийчихвэхгүй ба. Хэргийн газар дээр ингээд те Хотод цагтаа магтаагаад. хэргийн газар дээр ингээд те сэжиг төрүүлэхгүйгээр хэдий болтол байхаа хүртэл мэдэж штэ энэ ч. Нэр салхитаас хотод ирээд ингэж хөлөөлнө гэдэг чи алаа. Чиний тэр аягны хулгайч нохонд ч бүр хүн цүн хүүгнэ гэж хэлсэн шүү дээ. Намцээ тэр цүн мөнхөө олж аваарай чи. Нэр ойлгож байна. Салхитаас айлуул нэг охин ирээд хотод ингэж хөлөөлнө гэдэг чи алаа байхгүй юу? Ганц нэг автобус мөч. Тэгэж хариул баян онгоос ирээд ч гэсэн алаа. Ер нь ариун цагаан хөдөлмөрөөрөө босох болцоогүй. Алтан бөгж нэмэхгүй л болов. Ариун цагаан хөдөлмөрөөрөө босох хэцүү байхгүй. Би дүркээс нэг халтаагүй юу. Одоо тэ айгаад ерөөсөө алийг зүүхгүй байгаа штэ. Эвгүй. Эвэр над эвгүй шүү. Би бүр эмч зүх байсан. Эвэн зүү чамайг ганцамтан ордч үнсээд авчих штэ чи. Чамайг юу аргууд энэ. Чамайг бас дорн штэ. Ордч шахаад үнслээ. Чи ямар юм уу? Би баг сорогдоолаа. Чи зүгээр төвч өрөөл боо юм болно тэгэхээр. Нөгөө муугаа мэдгүй дуртай. Айгу эсрэгээр сорж үнсгээд. Зүг Нөгөө тэр хүсвэлтэй бүгд авах гэсэн үг байл. Тэгэхээр ой. За боли гэртээ ороо штэ. Би боди явъя. За тэгэл Яавар өгөө бэ. фраз үсэлтээ хэлд ороо. Яа истэ. Зүгээр би дахиад юм олчихно. Бараг аваа гэдэг. Аа тэгснэ гэхдээ Үсэлцгэлээ. Игчэд маргааш бүр том эмэгтэй явуулж. Чи байх уу? Чи ингэ байж байгаа уу? Игчэд бүр янзын сүжээ эмэгтэй явна шүү. За номоо бол хайцах юм байна. Мөөгийг гүлдээгээ сууж явах маань анжгаа хогёосоо авах юм байна. Хотод цагтаа. Би бол тэгээд камер шүүгээч ээ. Тэгээд одоо юу яа захирлаа тэгээд одоо хэсэг бүр олдохгүй тэгээд хэсэг хугацааны дараа хэн баяжхын харъя гэх тэгээд шургаал тэгээд шүрүүптэй сууж байгаас одоо. За дараагийн асуулт руугаа орлоо шүү мөөгийн. За. Камерт бичигснээр би камер шүүс захирлаа. За. Хамгийн сүүлд захирлын өрөөнд орсон байж таарлаа. Аваагүй гэдгээ яаж ботлох юм? Яаж ботлох юм? Чи ч амар. Камер байхгүй юм. Чи ч амар. Уу харин камер шүүчээд байна. Та захирлын өрөөнөөс Камерын шүүлгээр хамгийн сүүл захирлын өрөөрөө орсон хүн өөрөө л байна. Аваагүй гэдгээ яаж батлах юм? Батлахгүй би аваагүй л. Юу гэсэн юм бэ? Камер дээр та. Аваагүй гэдгийг чи хин нотлох юм бэ? Хамгийн сүүлд орсон хүн чи байгаад байна штэ энэ чинь. захирлын өрөөнд хүн байхгүйсэн. Тийм. Хоёроос чи уусаа байсыгээд хардлахад өгчлөө штэ. Ботлохгүй юм чинь өөрийгөө хамгаалах тусмаа илүү юутай. Нийтдэгтэй. Тийм учраас гүйг би аваагүй. Тэгээ болоо. Тэгээ ингээл өөрийгөө хамгаалаад угаасаа намайг гэрчлэх хүн байхгүй байхад албаар бүр чичрээлээ байвал тэгэл чичрүүлээ л. Намаа яаж бүлтэлцэх вэ? би одоо бүр нүд Мөг тэгээ яах юм? нэг чи би намайг нэг чи. Мөг нэг юм нэг гүжүүл бацаа байдаг шүү дээ. Аваагүй. Харин тийм. Аваагүй. Харин ийм хүмүүс Яг худлаа тийм үнэн мэддэг байхгүй юу? Чи бол араа нэгч гэнхэнэ яг баригдаад ирэх гот. Боолчод гараад Нэгч гэстэй. Уснаар бүүлж гэсэн шиг эмгэр бүүлждэг наа. Намайг юм байна. За нэгчүүд тэгтээ левчгэд хүрэхгүй шүү. Яна энэ одоо ямар сан түрүүний мантун бууз идсэн ам залгигдчихэж байгаа. Би ер нь бол би аваагүй шүү дээ. Юу мантун бууз гэж. Мөг яг тэгсэнтэй. Йоо. Аваагүй. Би өөртөө өөрийгөө хамгаалах тусмаа хүмүүс бүр итгэхэ байж. Чи яагаад чичрээд байгаа? Жохоо ойртуул зохиж байгаа юм шиг царайд тийм бацаанууд байдаг шүү дээ. Итгэлээ юу те? Би аваагүй гингүүтээ. За замд Би бол хамгийн түрүүнд номгийн амын үзэл гэнэ. Камерын тийм амар тодорхой чинь аваагүйгээд яах вэ дээр нь? Тийш дугна.
Гүгүү тэгээ яг Окей. камер дээр яг авж байгаа нь харагдахгүй шүү дээ анжгаа. Тийм, тэгтээ орж байгаа нь хамгийн харагдахгүй. сүүлд ороод гарсан хүн л байхгүй. За та өөрөө яах юм бэ? юу? Яаж гүрдийхий? Би уйлал суун. Йоо. Та нар уус намайг удгаач гэж боддөг юм бол би энэс зайлаад үгүй. Тэгээ суунаа. Би тэгээд Яг тэгэл Өөр арга хэлэнгүү байхгүй. тэгэл хэлэнгүү захирал гэж. би ч угаасаа захиралтай хамт камер шуугаа сууж байгаа юм чи. Өө тэгээд угаасаа тэгээд нэг муу нэр авчихаар анжгаа маань ингээл таньдаг угаасаа. Угаасаа өмнө ч анж байгаа байсан яа. Гардлах зэрэгэд үрдэн шүү дээ. Тэгэхэд яг энэ сонио цагаараа гаргаж ирсэн баггүй юу? Тийм шүү дээ яг ингээл гүрээдэг байхгүй захирлаа. Угаасаа ингээ гүрээгээ сурцсан. Уйлаад гараа явсан шүү дээ. Тийм тэгээ худлаа нулимсны ойрхонороо далимдуулаад тэгээд нэг худлаа уйлд. Энэ матрын нулимс шүү. Үгүй за захирал минь та намайг ёстой нэрээ намайг нэгжээд үз. Би бүх хугацаа тайлбар би хугацаа тайлбар хэлсэн шүү. Йоо ямар амар бэ. Энэ хоёр ч бүр хойлоо тайчаад унах юм байна. Нэгжээд хувцсандаа юу гэж тийм юм авч явах вэ? Гэтэ хаана ихе? Хогийн саруугаас шидсэн баг тань. Би чи ихтэд зүгээр авч гараагүй. Захирлын өрөөнийх нь хогийн савруу. Тэгсэн захирлаа би таны хоёрыг асгаад ирээ. Сэтгэл санаагаар ийм хүнд багтан захирлаараа хог асгуулаад яах вэ? Хогийн часгаад ирээ. Йоо. Номгүй зүгс сигчгүй ингээд бохиндоо ороогоод амдаа ич. Йоо. Тэ бох гэдэг. А? Бох Үгүй гэдэг. тэгэл хэлнэ За гэдэг. чи яах вэ? Оо би ч юм бол угаасаа захирлын өрөөнд ороод яг суудаг нэг байшилтай байхгүй юу? Тинчнээс угаасаа би ердөөсөж босдгүй. Тэр чин камерт байхгүй. За тэгтээ захирал Чи дээр ороод гарсан шүү. захирал дээр хойлохнаас сууж исэн болохоор мэдчихэр захирлаа би суудаг дээрээ сууж исэн. Гэтэ Сая намайг орох захирал Чамайг байхгүй. за орох чинь найдвартай дээрээ сүхийн хоёроос дуудлагыг өргөдөл гомдлоо бичиж үгээ. Тэгээд за хүн гүтгүүл харин захирлаа эвгүүдэн штэ л гэлтийг нь би бол. Та буцаага бүр сүлдэх юм Оо уу? бас. Чигэлгүй яа би ч одоо Юусе чамайг хүтгээгүй шүү дээ. Зүгээр шалгаж штэ. Чи яагаад энэ ажил шалгаж харин байгаа. хүтгэх мүтгэх. намайг Би чамайг сэтгэлж бүрээс хүтгээгүй. гэж чи Чи яагаад ингэ өөрийгөө хамгаалах? Энэ бүр гүрэг шүү. Бүр мэлчээ. Тэнгүү байсан бол тийм өстө мөөг байна хоёр шиг гүлтийг л өстө. Тэгэхээр чи бүр урдаас ууралж. Зүгээр л харин асуусан чи хууд уурлаа. ууралж байна. би угаасаа эвгүй. Энэ угнасаа цагтаа нартай найзлаа. Яаж байгаа та намайг орончилж байна. Яста би ч миний нэр дүрд халдлаа. Цагдаа таны таньдаг цагдаа ирнэ. Сүхий хоёрынхантай байг найзч тийм. Тэнгүүтээ хөөжсөй. Сүхий нэг. Бүгдийн нэг чинь хандагаа зогсчихлаа. Гэрлээ hin шиж. Амир гэлэж газарна яасан гинэ. Йоо. За хамтран ажиг Ийм байдлаар танилцуулаад байж болох бэ? хамтран ажиг танилцуулаад өргөжлүүлээ. Номер очиж штэ энэ асуулт мэдж байгаа цаа. Бүлтэлцгээ бодоо сууж байгаарай. За Улаанбаатар одоо 17 цаг 25 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Хамгийн ихэнд хулгайд сэрдэгдэх магадлалтай хүн аль нь вэ гинэ? Иш толмаа минь. Аад нь мөнх бат, бэд нь анжгаа, бэд нь гэрлээ, гэд нь нөмө. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. Шинэ ерөөсө Бодолтой орсон шүү манайхан. Шалтгаангүй захирлын өрөөгөр байнга орох хэрэгтэй хүн ганц л байгаа шүү. Мөнх штэ. Мөнх Харин штэ. эсрэгээр хулгай сэрдэгтэй хулгайлттай хин бэ гэсэн бол баг Тэгээд дээрээс нь заяа маркетингийн алба гэдэг утгаараа номин цэцэг маш их болдог. Байнга орж Тэгээ анжгаадагтай айгу сонио 3 цагаас ажилдаа ирдэг мөртлөө өглөө хар үрээр ирсэн захирал Шалтгаангүйгээр ордог. Шалтгаангүйгээр сайн дураараа ордог. би орж массаж хийж өгч. Удаагийн татварчтай ордог. Би Би орж намайг массаж хийж өгдөг. намайг дотоод сүлжээгээр захирал ороод ир гэж бичихгүй л бол би хизээч сайн дураараа ордоггүй. тэгэхээр сайн дураараа ордгүй хүндэг ингээ эзэнгүй өрөөнд нь орчихор бас эвгүй юм те. Тэр бас Харин сэжигтэй л эвгүй л. сэжигтэй л юм. Энэ өстө айгүй. Чи дуудаг байх яагаад орцсон те. Барилга манай ажил дотор ямар эвгүй хэрэг үүсэж байгаа. Сивтэй. Эвгүй юм байна. Рог дуутгаас ордгүй орчих. Айгүй эвгүй хэрэг үүсчихлээ. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ Лафорин хоолойн цэцлэг хамтран ажиллаж байна. За, Вьетнам улсад үйлдвэрлэсэн урамлын гаралтай хоолойн цэцлэг байгаа. За, найрлаганда зүгийн жилий жилийн талаар би маш сайн тайлбарлаж өгсөн тийм ээ. Поливалорал зүгийн бал, ганитос, лимонитос, цагаан ганитос. За, тэгээд энэ нэг янийг ууш анжгаа. Паникулата евкалиптус ургамлын нийлсэн ханд. Найрлаганд нь байгаа шүү. Дандаа ургамлын гарал, дандаа байгалийн гаралтай Тийм байгаа. байна, Найралтай байгаа дээ шүү дээ. За ханиалга намдаа, өвдөлт намдаа бактери болон вирусын эсрэг гэжээд цацны дараа хоолой өвдөлт намдаадаг гэж шүү.
Хоолой өвдөлтийг шууд андах юм. Тэгэнгүүтээ ингэдэг гинэ. Аа. Одоо энэ нүг ингэдэг гинэ гэж юу яах вэ? Савлгааг нь харах юм бол нэг юм хошин айгу хөрхөн нарийнхан байгаа байхгүй юу? Тэгэхээр нүг цацхад илүү яг хоолой руу чиглэж өвдсөн газар руу чиглэхэд савныхан дээр нөгөө юу хийцнэ яг гой тохирсон юм байна. Хэрэглээд айгу гой тохирсон. Тийм учраас хүүхд хэрглэж бодоод байгаа юм шүү дээ. Насанд хүрэгчд болон 6-аас дээш насны хүүхдэд өдөрт 2-3 удаа амны хүн дээр нь шууд шүршин гэж байна. Нэг удаад 2-4 удаа шүрших нь байна. Гэт тэгээд 3-6 насны хүүхдэд бол өдөрт 2-3 удаа шүршин амны хүн дээр нь шууд гэж байна. За хүмүүсээ гэх гэж дуурдгоо пш гэж засдаг. За 3-аас доош насны хүүхдэд бол хэрэглэхийн өмнө эмч болон эмч зүйчээс заавал зөвлөгөө авах гэж шүү. Ингээд дуурдаг. Гэж дуурдаг. Чичээний дуурайд үзүүлж. Одоогоор 4 дуурчаад байна. Чи мөгийг яаж дуурна гэж бодож байна? Мөгийг яаж хийж байгаа дуургаш шүү. Гоо чи нэг дуурайд үзүүлчихлээ. Би дуурахгүй. Наадах Аяжээ саг. янз бүрийн үйлдэл тэгээ мим босороод байгаа. Наад чи яг унгаж байгаа юм шиг дуурна. Би надад гошгоруулж байгаад яаж хийж байгаа нэг үйлдэл хийдэг штэ. Тэр нь мим болоод орсон. Одоо бүр наач хааш. Одоогоор 7 дуурч амгийн сүүлхий саг гэж дуурна. Гинтгүй л гэж шүү. Залхич нь. За. За, албаасныхаа нэмж төлөөлөгч дортой 88 56 20 88 49 69 гэдэг утсуудаар холбогдоорой. За, ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ Лафорин хоолойн цаслах хамтран ажиллаж байгаа баярлалаа. За, өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв дотроосоо шүү. Дотроосоо. За, одоо номогийн. За номоо минь. Бүлтийг цаг хэллээ. Номоо бол бүлтгцнэ. Айгу. Би бол зүгээр нэг хэмжлэг тавиал гарсан захирлаа гээл. Одоо гарын хэмээг ингээ авахуулыг би нэгчээд үзлэх юм. Энэ хоёр бүр нэгжүүлсэн байцаг шийдтэй байгаа. Үгүй би гээд Гарын хээг орохгүй байхаа үргэлж мэдж байгаа. Гэтэл тэрнгээр нэг парализм миний гарны. Тоочи манерээс. Йой. Намачтай гараа тавингуудаа альчуур гаргаж арччаа яваад гэдэг зөвхөн гар. би бол нэг хэмжлэг тавиал гарсан гээл тэгээ нөгөө. Бүр нэхэмжлэг тавиад уу? Намайг гэхдээ тэр нөгөө нэг нэхэмжлэх цааснуудаа муухай болохгүй гэдэг дандаа нэг удаагийн бие хэрэгэлдэг шүү дээ. Би бол намайг шууд хэлнэ. Захирлаа наад чи айгүй нооттой тэр нөө манай хөргөчнөөс алга болсон 5 хил юуны Тэр чинь ангаргийн хэрэг болж таарсан шүү. 5 хил бууцны ч нөө нэг уут намайгийн хоолны савнаас гарсан шүү. Хуйлтай шүү. Тэр чинь ангаргийн хэрэг болж таарсан. Ангарх хизээ хойно хэрэгээ үлээсэн шүү дээ. Тийм үү? Гэвч чи тэр сүхийн нэгэн дугаар өгөөрэй. Нөө таньдаг ахыгаа дугаарыг өгөө. Йой. За тэгвэл дараагийн асуулт анжгаа дээр ирсэн шүү анжгаа. Сүгийн нэг ихний чихэн хангиж байгаа багт. За нөгөө гуравч нь хүртэл таныг хулгайч гэж хардаад За өмнө нь ажлаас алга болж исэн бүх жижиг сажиг хэрэгт тас жижиглэгдэж эхэллээ. Сүүлчийн үгээ хэлээрээ ангаргийн бууз хүртэл танд дээр байсан шүү. Нөгөө 5 кг авчих танд дээр байсан. тийм аа. Ер нь бол те. За захирлбэнтэй би арайч нэг ийм хамт олон дунд байна гэж бодоагүй. Тэгээд яг ингээд нөгөө нэг хүн хамраа юу л нөө уснаас хуурай гарахын тулд ер нь хинэгч түлхдэг юм байна шүү захирал маань. Би тэгтээ ингэж хэлнэ. Дотоод ч л байгаа шүү л гин. Би бүр тэгвэл ингэж хэлсэн заяа. Одоо намайг анх захир орж ирэхэд юу штэ те. Энэ ширээн дээр байсан юм энэ чэнэл байж байдаг шүү гэж хэлсэн байхгүй юу? За байсаар 8 жил өнгөрлөө. Хамгийн сүүлд орж ирсэн хүн анжгаа. 20 оны 3 сард орж ирсэн. Тэрнээс хойш л ингээ мерсер юм алга болдог болсон. Хайсан байранда байхад байсан. Мөнгөд 16 оны 10 сард ажилд орсон. За ардаас нь 17 оны 5 сард би орж ирсэн. 18 оны 1 сарын 2-ны өдөр номицыг орж ирсэн. Хит тэрнээс хойш л ингээ 20 оноос хойш манай жижиг сажиг юм алга болдог. Аюу сайн ширээ дээр байсан. Танаас өмнө хөөрх юм миний ширээнээс идэх юм л алга. Тэр бол гимгүй юу яах вэ? Хөөрхий дээ. Тэрийг нэг камер шүүгээ. Тэрийг чи угаасаа бүгдээрээ мэддэг учраас тэгээд камер шүүгээ тавьсан. нэмээс утдаг. Чи өөрөө ингэдэг юм үстэй. усаацаа Хэрэгээр ширээн дээр идэх юм орчих. үнэрт Тижээгээд шууд өгчүүч хайшаа ингэ тижээгээд нууцаар тижээдэг. Нөө чиж бүр хулгайч аваас орцсон те. Шууд өгвөл баг авдаг. нэрэ гэрлээ тэгээ ирсэн чадхлан байна. Анжгаах чи нэг жил явж ирлээ шүү дээ тий. Тэр үднийг сая 50 болсон. Боо зүрт байгаа гэсэн. Бага байдаг газараа байж л байдаг гэсэн тий.
Нэг сони ширээн дээр байсан юм аа. Тэгээд анжгаа ирээд орой ээлжийнхний хоол нэг нэгээр алга болоо тий. Юу нэг хийвгүй болсон шүү дээ. Намаг ирэнгүүт намайг далимдуулдаг юм байна. За нөгөө ажгаа ирсэн. Одоо ажгаа ахаар үл гүрдэх юм чигээ далимдуулдаг. Хөрхийг За анжаа. яг ийм боллоо шүү захирал минь ээ. Яаж ч гэртээ орой хоолоо хийдгүй. Далимдуулаад нөгөө баруун хоодлын юм хараа уухаар жихэн гээд наадуул чи ерөөсө улаам цанд бүр сүултээ таны бүгжийг хүртэл хосдог болсон байх шүү гэл. Үгүй харин бид нэр ингээ бүгдээрээ та угаасаа манад сүүлд ирж ирсэн чи үнэн биз дээ. Бид гурав бол бүгдээрээ ингээл чичрэнэ. Шилжлээ одоо чам руу шилжсэн. Би бол угаасаа тэгэл харин би цагдаагаа дуудаал гэж хэлсэн. Нэрээ тэг би захирлаа та арайчдээ 8 жил ажиллаад бид нэг шарандаа уйлах бах. Шар хөдлөөд уйлах. Яг л надад итгэхгүй байгаа учраас би уйлж байгаа байхгүй. Юу яриад байгаа бэ? Захирлаа энэ чинь манай байгууллагт ер нь алт мөнгөний сонирхолтой нэг л хүн байгаа шүү. Би одоо зүгээр алтын соёлыг ч ядахгүй. Би бохоогүй шүү. За яг тэрэндээ хүрэх юм бол авдраараа аксессуартай аймаа яваа шүү заяа. Тэгж ярихдаа хүрэх юм бол заяа. Авдраар аксессуар хадгалдаг аймаа яваа шүү. Ядахгүй. Би тийм бохоогүй шүү. Номццэг үрл ер нь алт мөнгөний сонирхлыг мэдчихэж шүү. Гэрлэг илүү гол шууд айгаад инээж шүү. Захирал минь. Түркээс хаалт авч ирсэн. Таны наадхыг чинь алт мөнгө биш үү гэдгийг мэдэх ганц хүн би. Гэтэ нэр кадр шиг амт. нэрээ бас захирлаа тэгж хэлэх юм нөө. Хүн юмдээ олон жил хамт ажилласан бие барьж чадаагүй. Зүгээр яг уу би шууд ингэн заяа. Хөрхи бие барьж чадаагүй хоо чи. Яг үнэндээ ийм шүү. Хүн 7 жил бол дисдэг юм а. 8 дахь жил дээр л төвчээр алддаг шүү. Тэгэл би хэлэн захирлаа би те зүгээр байгуулгын өөр байгуулгын шинэ жил дээр очиод та намайг торт шампанск аваад очиороо гэхэд үргэлж би хариултын баримттайгаа аваад ирдэг хүн та өөрөө мэдчихсэн. Гэтэ надад таныг идэвгүй байгаад үнэхээр гомдолтой ингээ уйлаад. Миний нулимс бол үнцэнтэй. Анжгагийн нулимс бол байнга уйлж идэм чинь матрын нулимс. Би ч бараг уйлдгүй шахахгүй юм чи. Айгүй үнцэнтэй нулимс унж байгаа байхгүй юу? Унж байгаа байхгүй юм чи. Бараг нөгөө миний түүх болгон дээр уйлж идэг юм. Ямар үнцэн байх вэ гэж. Тэр чинь шал өөр асуудал. Тэр чинь шал өөр асуудал. За цагдаагаа дуудё. Гүрий цагдаа түндэ хамгаална. Тэгтээ Таньдаг цагдаа. хаддаг цагтаа шүү дээ. Одоо сүхээс дуудмааргүй байна. Хөө эн чинь Сүхбаатар дүүргийн 9-р ороо. Яалчгүй сүхээс л хүрнэ. Эдгээр бахангаас дуудвал Яаж хийж байгаа сүхээс хүрнэ. Юу бодоод байгаа дуудлага шууд 102 руу залгах гээд дуудлага шууд Сүхбаатар руу шилжүүлээ. Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлээ шүү дээ энэ. Тэнгүүт Гэргийн газар хааны? Сүхбаатар дүүргийн 9-р ороо. нөө ирсэн цагдаа намайг таньж болохгүй шүү. За нэмээ яах вэ? Би юу? Та гурвч надад итгэхгүй байгаа намайг бүр ингэж амар баг бүлэдэд байгаа штэ тий. Намын л авсан юм байна маань гэх тийм байна тий. Тэгэх юм бол тэр болгоныхоо камерыг шүүгэж яагаад ингэж байгаа. Би шууд л хэлнэ. Захирлаа одоо манад бол яг одоо эдийн засгийн хямралтай байгаа хүн газлаа байна. Наад ч одоо тэр нөө ипотекод төлөөгөөд байр нь хураагдах байгаа гэсэн. Юу ч хамаагүй хулгайлах юмсан гэдэг дээр нүдэн эргэлдсэн явжсэн гэж хэлнэ. Нөгөө гурван байрных нь нэг нь юу хураагдах байгаа гэнэ. Юу? Тэр үгтэй амар хэрэгтэй байгаа гэсэн. Тэгээд тэр шууд бизээ хийдэг шууд биш даа унах юм яа. Эсэгээр тэрийг авах юм чи. Йоо. Тэгээд одоо аль өдөр аль байрнаас ирж байгааг мэддэхгүй те. Бас юу шүү захирлаа би нэг юм хэлээ. Түрүүн биднийг яг ингээд нөө эрэл хайгуул болоо таны бүгжигээр яг ингээд бужигж явах үед хосоо ирсэн явсан шүү. Гэт хэлнэ. Яа эвэр чи ингэж хамаагүй болохгүй штэ ихтэй. За энэ бол одоо энэ тэр гараа явчих байл. тий одоо энэ объектоос бол гарсан. Тэгчээл тэгээ шууд нэгч. Асхад ч одоо хэцүүтэй гурван байрны хаан ч байж магадгүй. Гурван байрны. Тэг ингэж амар бас яаж болохгүй штэ. Гүтгэж болохгүй штэ. Үнэн штэ. Гүтгээгүй зүгээр л таамаглал төвшүүлж штэ. Тийм штэ. Жишээлбэл бүгжний мөнгөөр яах юм? Гэхдээ жишээлбэл одоо чинь манай нөхөр яг ирээг багт чинь ирсэн гэдэг үл яах юм? Камер дээр бичигдсэн бил байгаа л да. Ирсэн байгаа нь уу? Тий. Аяа гэрх юм уу бүр? Тий. Ааха. Тэгээд нөө нэг аяг нохоогч аваад гарналаа. Би яг аяа нохоо бичээд Аяг нохооны зүгт дотор юу ч яаж байгаа. Тэгвэл угаасаа би өөрийгөө яаж өгөөрөөд ч угаасаа нэмэр байх юм байна. Нохоотой залгуулаад нохоогоо хосоод өгөө гарсан.
Шулуухан шиг харин тийм шулуухан шиг уйлаад аягны хороо гэж. Илүү хүүр хаач. Хамтаа ингээд хүний тэл сүлээ авч. Би манай ажлынх нэг бити аваарай гэдэг. Одоо чи нохоруугаар чи Тэрийг одоо бидний нүдээр алхасаар арга. Уухай байна яг үнэндээ Чи ингээд. тэгээд Хинч штэ. надад итгэхгүй Чи ингээд. тэгэл ингэж нөмө би биш ээ манай нохоо гэдэг. Тэгэл Чи тэгээд одоо бидний нүдэн дээр нохооныхоо үзүү хууг мушгихаас тэгчэлтэй аим аврагдах арга байна. За хамтран ажил танилцуулсны дараа мөөгийн энэ асуулт руу орно шүү. За. Улаанбаатарт 17 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Silk Feminine Washing саван хамтран ажиллаж байна. За. Нянгийн эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай шингэн саван тэгээ 200 мл хэмжээтэй савлагдсан ба бид нар нэг ариун цэврийн шингэн саван гэж айгуу тийм гоёор хилдэг шүү дээ тий. Тэгэхээр яасан бах нөө эмзэг эрэхтэн орчмыг л угаах нь нэг сайхан тийм сэнгэнсэн гоё таата мэдрэмж төрүүлдэг нэг зүгээр л ингээд цэвэрхэн шууд амар гоё цэвэрхэн болсон юм шиг. Тэрийг зүгээр одоо ингээд биеийн шингэн савмангаар угаачаар яадаг юм. Болохгүй. Хүмүүсийн нэштэй ингээд нөө бидний ингээд дэлхийн түүхэн дээр бид нар чи ингээ бие бинийгээ дайм байнг гэдэг ингээ алсан шүү дээ. Тэрнээс ч олон хүнийг нян алсан байхгүй юу? Нян алсан. Тэгэхээр энэ нян гэдэг юм дунд л бид нар амьдарч байгаа. Одоо тэр хэсгийг чинь орчин хүртлийн тийм сул зөөлөн хүчлэлэг буюу pH нь 5.5-аас 6 гэдэг бүр нэг тийм тоотой байд юм байна л та. За. Тэнгүүд яг тэрэнд нь тохирсон саван гэдэг байгаа байхгүй. Би одоо зүгээр ингээд савангаар угаах юм бол эмзэгшин тэгээд тэрэн дараа нь ингээд эмзэгшээтэд өрөвсдөг ч юм уу тийм асуудал үүсэх магадлалтай. Арайч өрөсгүй ер нь бол хуурай шалт маршалт үүснэ. Өрөвсөл гэхлээр бүр хөр Оо, хөндрөө. тэгээд цаашаа мөнгө зөөнсөр бодоод тэгээд явна шүү. Ер нь бодоод. Энэ ч нэштэй эмэгтэйчүүдийн саван гэдэг дээр нь ингээ бичсэн бид нар феминин нэтер гэж уншаад байгаа боловч эн чинь ирчүүд ч гэсэн энэгээр угааж. Угаасаа эрэгтэйчүүдийн саван гэвэл бас эрэгтэй хүмүүс авахгүй байх тийм. Тэгээд дээр нь бас нэг юм заавал анхааруулж хэлээрэй гэсэн байсан. Энэ зүгээр ариун цэвэр сахихад зориулагдсан саван болохоос жирэмслэлтээс хамгаалахгүй шүү гэдгийг хэлээ. Ямар нэгэн одоо өвчин эдгэх бас биш тийм ээ. Эдгийн замын халдвар төвчнөөс хамгаалах. Заас арайч тэ тэрийг мэдж байгаа байлгүй дээ. Юу яриад байгаа юм бэ? Үгүй хардаа ийм энгийн зүйлүүдийг бас буцалгаад угаасан байдаг шүү. Тийм үү? Тийм тохиолдол байгаа шүү дээ. Эвгүй юм бэ. Билүүч тараас чи буцалгаж угаад эн чи юунаас үйлчлээгүйгээр дахиад баах хөөхд төрүүлсэн сууж ирсэн. Буцалгаа шүлийн уусан байдаг шүү дээ. Йоо, нөгөө нэг юу яасан байл та бас дэлхийн зүүн мөнгөөр ингэж явж байгаа юм чинь нөгөө бэлгэвч яаж хэрэглэх вэ гэдэг ингээ хуруунда ингэж углаж ингэж үзүүлж мэдүүлсэн байл та. Уртлын чимхэд, уртлын чимхэж байгаа те ингээд доошоо ингээд гэсэн чинь 8 жилийн дараа яг тэр нөгөө нэг газраа очисон чинь нэг амар ууртаа босч ирсэн гэсэн. 8 хүүхэдтэй болсон байсан. 8 хүүхэдтэй болсон. Чиний тэр юм чинь ханстаа нөлөөлж байгаа нь хаана байгаас. Та яг яаж хэрэглэсэн гэсэн. Чиний зааснаар хэрэглэсэн гэсэн. Хурундаа л углаад байсан бэлээ. Энийг үг нь яг ингэж хэрэглэнэ гэж зааж өгсөн бол тий. Тийм шүү дээ. Тий. Тийм учраас бэлгийн замын халдвараас хамгаалахгүй шүү. Тий, бэлгийн замын халдвараас хамгаалахгүй шүү, жирэмслээс хамгаалахгүй шүү. Хэлэхгүй бол бас болохгүй. Юу яхаас өмнө энийг угаачаад Болохгүй. Тэгээд энэ чинь өдөр алган бас битгий хэрэглээрэй гэдэг байгаа шүү. Тэр 7 хоногт нэг 2 юм уу 3 удаа. Номоо шиг хүмүүс сонсоод байж байгаа шүү бас. За тийм ээ. Тийм над чиг хүмүүс сонсоод байж байгаа. За. Зоёлоо төлөвлөрөнгөө мэдээлэл 7711 8710 82 6655 83 6655 85 6655 гэсэн утаснуудаас аваарай. За тэгээд эмийн сангуудаар мэдээж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Silk Feminine Washing саван хамтран ажиллаж байна. Баярлалаа. Мөнх бат хариулт асуултанд хариулаарай. би бүрстээ тэхээс тех гэж юу ч доорохгүй. Та гурав шүгнөөд юм яриад Юу гэсэн үг? Дотроо яг дэлбэрч байгаа л да. тэхээс тех гэжтэй юу ч доорохгүй. Оо энэ угаасаа авцсан болохоор гүлдээчээ тэгээ юу ч хэлж чадахгүй байж тээ гээл тэгээ сууж штэ тий. Харин тийм. Мөнгө чинь энэ жил машин аавна гэжсэн. Дээр машинаа зарцсан. Тэгээд одоо машин юугаар авах вэ чинь? Алтан богжны хэрэг байж л байгаа шүү дээ. Тий. Эхнэртэй алтан богж авч чадаагүй гэлээ. Тий. Тэгээд Байнга ирүүдүүлж байгаа гэсэн. Өөгийн хулгай яв сэвтээштэй сэвтээ. Ер нь тэгээд энэ Тэгэл албаар бүрстээ ган гэхгүй дугуй суугаал. хэрэг таны наадах чип зүйлттэй бол та зүгээр ингээд чипийг ингээ хаашаа явж байна хар зүгээр баян онгорлуул явж байгаа. Зүйлдээ бүр захиралт хэсгээ байгаа. Энэ гурав ингээд ихтэй нэг дугуураач та чи. Тэгэл нэг газраас олдох юм бол чинь тиссэн ингээд уйлах байхаа тийм үү чи гомцондоо уйлахгүй юу? Үгүй та гурыг хамгийн түрүүлээ шууд хаална. Би од шууд тэгээд наадхныгаа тэр үснэс даагураас сайн шалгаж үсэн даагуураад хэлсэн. Йоо. яг энэ их хүсэн дотор нөө Скотчтод үсэн доороо яаж бид авч харахгүй шүү дээ энэ их хүснээс чи. За одоо дөрөвдөг асуулт над дээр ирж байна.
За би хариулъя. Таныг бүх хүн нэг нүдэрээ ч харахгүй хулгайч гэж харж эхэллээ. Одоо энэ цагаас хойш. За. Тэгвэл та ажилсан хിവэрээ байх уу? Эсвэл ажилласаа гарах уу? Би бол гүрийгээ л ажиллаа л байна. Яшихгүй л байна. Хинтээ ч харьцахгүй би ажиллая гэд яваад байж харин ч нэг чадна шүү. Тийм ээ. Стоо чадна шүү. Тэгэхээр чи тэгэд хинтээ чи харьцахгүй болохоор дуурахгүй шүү дээ. Одоо би ч гэсэн өдөө ачтаар орж чив чимээгүй суу. Энийг чи эфирт орж ирээд ажиллаа хийд юм аа сте. Ажил бол ажил. Захирал хэлнэ шүү дээ. Яа би бол тэр дарамтыг үнэхээр тасч чадахгүй. Би бол харин ч чадна шүү. Би үнэхээр дээлэхгүй. Би бол гарна. Чи Тэгээд одоо үнэн өдөр тутамдаа хоолны хулгайд сэрдүүлээд амьдарч улсан юм байж ч юм уу ганц мөн бүгчин дээр юу сүрдэг. хүн болгон намайг бүр ингээ хулгайч гэснүүдээр хараад иш надтай хин ч харьцахгүй. Эн чинь бүр амар гадуурхал дээрлэхэл тахгүй юу. Хүн бол нийгмийн амтан гэж намаа манай нийгмийн багш хэлж ирсэн. Гэтэл намайг энэ байгууллагууд дээр нийгэм ерөөсө хүлээж авахгүй байгаа. Нийгмийн багшаа дууд. Хүн бол нэрээ дэсэж чадахгүй. Амар энэ бол аим үнэхээр амар. Би бол өстой харин ч чадна. Гүлтийн мөө гээ. Дээрэс нь би аваагүй тохиолдолд бүр харин ч чадна шүү. Харин ч өстой нэрээ Гүлтэр гүрийгээ. мөгийн. Би юу? Би шууд хайж агаар авчихна уу? Юу? Тий тэр аваагүй юм чинь. Тэгж хүмүүс ингээ Хадаа хулгайч ажилласаа хараад гарах юм уу? байв. Тий, түүг. Мэдээж хулгайч болох дээр гарна л та. Тэгээ яг араас нь Хулгайч хулгай гарна. Оо нөгөө чи Гарал явангууд бамсандаа гараа явс. Гэл Тийм ярьж. шүү дээ. Гэл ярьж шүү. ганц ч доорхгүй байсан. Ганц ч гаг ихгүй гүрээсээр байгаа гараа явсан. Хэвээ харин нэг ганц бүгчний гарцтай гаргасан та баярлж байгаа. Цаашдаа юу ч бодсон. Ямар муухай юм бэ? Яг агууд ингээд гарсан үнийг ингэж л ярина. За хайрцаа ганц бүгж аваад гарсан нэг юм. Бадлаа. Хичнээн ч юм аа. Манайха юм уу шалгаарай. За. Та Би тоогч би диктаторгүй баян хулгайч сэрдэгчээд хүн. Тэр нэг мө дарснаас авнаас болоо. та яагаад тэрэн дээр гүрээсэн юм бэ? Би тоогч хүмүүс наваа хулгайчийг харангууд нь хулгайчийг харагдаж байна уу те? Сайн аа. Тэгээд явчих. Ганцаараа яриа. Бид нар шинэлдэж штэ бас ингээ угаасаа гүрээд юм аа гүрээд. Би тоохгүй би Үлдсэн чуулгаач болох юм байна. Гарсан чуулгаач болох юм. Тийм штэ. Тийм. Харин тийм Хоёр хулгаач үлдээд хоёр хулгаач. үлдсэн дээр. Дараа энэ ийм юм байна. Үлдсэн хоёр хулгаач байна. Гараа ивсэн хоёр хулгаач байна. Тэгэл болоо. Манайх чихэд дөрөв хулгайчтай. Хоёр нь гарсан хоёр нь байгаа. Араас яриад байгаа гэж тийм. Үлдээч диктаторгүй бүгдээр хард ингээд бүлээ шивнэлтэй. Угаасаа яаж ингэж ажиллаа хийж явж чаддаг байна. Хүний юм хулгайчаад гэж ярина штэ. Тэгэн. Оо би ямар тэгж муулал сураагүй би бол гүрийгээл гүлтэйгээл байж. Би тоохгүй. Би бол тоогч гэстэ. Би өстө тоогч. Ичих нүргүү. Би тэгээ тоод ичээд гарч маргахтаа те. За намайг ахаад дулгаад сэрдэж магадгүй байна. Хадах сэргээ сайн тоодорой гэл тэгээ. Тэгэж явж байгаа би шарандаа гавьяат болно. Гэрлэг ороод ирэнгууд тий. Гэрлэг ороод ирэнгууд хүмүүс бүгдээрээ зүнхээ бацаал. 0 орохтой өр зүнхээ аваад явсан. Дүүч хамаагүй заяа. Тэгэж харин ч гэстэ нэрээ аж хүн амтанда юм ярьж сатаарахгүй харин ч ажиллаа өстө үнэхээр сайн хийж байгаад тэгээ би гавьяат болно заяа. За гавьяат тулгаач. За Монгол улсын гавьяат тулгаач. За манайха санал асуулганд хариулах цаг ирлээ. Эрдэмэд нэг саналаа хинд өгвэ. Хамгийн ихэнд хулгай сэрдэгдэх магадлалтай хүн аль нь вэ? Номин цэцгээ. Би юу? Би бол өөрийгөө л гэж бодож байна. Яагаад Тэгэхээр миний үг гарч ирэхгүй надаас тэгээд нэг чэт үг гэж үздэг ганцхан үгтэй. Би чамайг дэмжиж байна. Угаасаа нэг онцгүй шүү та. Ikэж Ойлож яваа биш дээ. Мотоге яг энэ бодлоо. Би дотроо номыг сэлжгэлж явж гүлтийгээд байгаа мүүгээд дургу өрөө чамд саналаа өглөө. За чи нэр харин би бас харин өөртөө өгье гэж бодсон хгүй. за Хүн урдуур ороод ирсэн. Гэ өөртөө чигээс За би бас тэгвэл номод өгчөө. ямар муухай. Бавдан тасаа. Үнэж байдлыг айгу үнэлж байна. гимшээд дэс тас тийм. За ингээд
гуруула номоод өгсөн. Номош гэсэн өөртөө өгсөн. Дөрүүлээ номоод өгсөн юм байна шүү дээ, тий. За санд асуулгын дүүн гарсан. Яг одоо манай лайвыг 580 хүн үзэж байна. Санд асуулганд 424 хүн оролцсон байна. Сайн байна. За хамгийн ихэнд тулгаас ирдэх магадaltaй хүн аль нь вэ? Аад мөнх бат дээр 69 хүн буюу 21% байна мөгээ. За анжгаа дээр 62 хүн буюу 19% байна. За гэрлээ дээр 59 хүн буюу 18% байгаа бол манай номин цэцэг дээр дөрүүлэнгийнхэн саналыг нэмээд 238 хүн буюу 41% байна. Ийхүү үнэмлэхгүй ялгалт байгууллаа. Намаа яг аяга хулгайш нохот. Намаа энэ өстөд манай гурвын бодол биш байгаа байхгүй юу? Бүхэлдээ 268 хүн гэж бодож штэ ч одоо яах юм бэ? Ард түмэн дээр нэмээд хүн чинь хүн өөрийгөө тэгж бодож байна. Ийм байхад бол одоо би асуултаа бүр ойлгочих. асуултаа өөрөө ойлгохгүй байх юм дээ. Биднээс амар баяртай анх удаа санал асуулга дээр хамгийн цөөхөн хүний санал. Чи одоо нөгөө тийг Таваас сүхийн найзтай юм чи. тийш дээ. Амар л таа ёо. Йоо. За энэ үрээ. Хэдийгээр гүрддгийг би таараа суучсан чам. Намаа өөрөө би өөрөөгөө ороод Намаа иргэдэд нэг саналаа хизээ хүн өөртөө өгвэ. Бүх батыг хараа. Амар онцгой. Энэ асуултанд би өнөхөр хүмүүс чин сэтгэлээсээ хариулах гэж бодсон. Тэгсэн шиг бас ухаан яваад байгаа байхгүй амар муухай. Сэтгэл хаана байна? Чи өөрөө чистээс хэлж авч яах юм. тийм сайхан сэтгэлтэй хүн үндхий. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 9-ний 5 гаригийн Яна нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар вирус бактери эсрэг байгалийн эмчилгээ Лафорын хоолойн цацлах за мөн цэлэг фемин вошингийн саван хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын эмчил радио 88.3